За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ цагийн мэндийг хүргэе. Америк нэгдсэн улсын Colorado мужаас Mental Fitness and ADHD coach мөн нүүдэлчдийн бяцлагын багш Ундраа та бүхэндээ мэдчилж байна. За тэгээд өнөөдөр болохоор зэрэг гэрт онцлуулахын давуу талууд гэж. За тэгэхээр зэрэг хамгийн түрүүд Америк нэгдсэн улсад амьдарч байгаа хүний хувьд гэрт онцлуулах нь маш олон давуу талтай байдаг. Хамгийн гол нь хүүхдийг зөвөр ойлгож хүлээн зөвшөөрөх нь хүүхдэд одоо үүсэж байгаа стресс, тэр бохимдол, өөрийгөө буруутгаж байгаа тэр буруутгалд одоо маш эргээр хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд хүүхэд өөрийгөө ч ойлгохгүй байгаа. Тэгээд өссөн одоо тэр үр дүнд амархан хүрэхгүй байгаа учраас хүүхдэд маш их уур, стресс, бохимдол үүсэж идэг. Тэгээд өөрийгөө голох мэдрэмж, өөртөө итгэлгүй байх мэдрэмж болон маш олон мэдрэмжүүд үүсэж идэг. Эцэг гэхийн хувьд ч гэсэн үүнийг нь ойлгохгүй, эртхэн одоо ойлгож зөв мэдээлэлтэй байхгүйгээс шалтгаалаад хүүхдийг одоо шахаж, буруутгаж, бохимдож ийм одоо асуудалд ордог байгаа. Тэгэхээр зэрэг зөвхөн хамгийн энгийн юу ажиглах юу бол тэгэл хүүхэд хэлсэн юмыг заа гэж хэлчихэл мартчихдаг тий. Заа гэж хэлчихэл мартаад байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ шинж тэмдэг бол ер нь бол ADHD-ийн одоо хамгийн анхны шинж тэмдэг байгаа. За тэгээд хэрвээ хүүхдээ одоо ADHD, аутизм тий эртхэн оншилсноор ямар үр дүнд хүрч болох вэ гэхээр зэрэг хүүхд энэ чинь ер нь бол тархины хөгжлийн одоо эмгэг тийм ээ. Тэгэхээр зэрэг хүүхдийг багаас нь тархийг нь хөгжүүлж чадах юм бол эдгээр шинж тэмдгийг бас маш одоо өндөр хувьтайгаар арилгаж болно. Ерөнхийдөө бол ADHD ялангуяа маш одоо өндөр юу яадаг өндөр хувьтай бол эдгэрдэг одоо эдгэрдэг ер нь бол эдгэрэлт юу явах таа бол маш одоо өндөр хувьтай байдаг байхгүй юу? Тэгээд хэрвээ бид нар энийг одоо ойлгож хүлээн зөвшөөрч юу яаж чадаагүйгээсээ болоод хүүхдүүдийг одоо маш их стресс оруулдаг. За тэгээд хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр зэрэг Америкт болохоор дүнгийн одоо юу яаж болдог. За мэдээж те одоо хүүхдээ онцлогдлоо гэхэд эмийн эмчилгээ санал болгодог. Тэгээд мөн сурах арга барилыг одоо хүүхдэд бас заадаг. Мөн ийм хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд хэрхэн туслах вэ гэдэг одоо заавар зөвлөгөөг өгдөг болохоор зэрэг энэ нь одоо хүүхдэд маш одоо нэмэртэй байдаг. За тэгээд дүнгийн ахиулж тавьж болдог. За тэгэхээр зэрэг ерөнхийдөө ямар асуудлууд гардаг вэ гэхээр зэрэг ер нь харахад бол аяйгаа ухаантай, сэргэлэн тэгээ IQ ч гэсэн өндөр тийм мөртлөө бас нөгөө талаараа ингээд асуудал бэрхшээлүүдтэй ингээд тулгаад ингээд нэг бол ингээд тийм нэг дээр байх гэдэг юм шиг, нэг бол ингээд доор байх гэдэг юм шиг тийм энэ хүүхэд чинь дээшээ орох юм уу, доошоо орох юм уу гэдэг ийм асуудлууд талгардаг байхгүй юу? Тэгээд хүүхдийг нөгөө нэг юутай гэдэг багш нартай зориулагдсан тийм тэмдэглэгээ байдаг. Тэгэхээр тийм тэмдэглэгээтэй хүүхэд одоо байснараа яадаг вэ гэхээр зэрэг тэр хүүхдийн одоо дүнгийн өсгөх боломжтой байдаг. За одоо 20% өсгөх боломжтой. За бид яг тийм гэж болохгүй нөө чарт байдаг байхгүй өсөлттэй байдаг. За тэгэхээр зэрэг 20% одоо 20 оноогоор өсгөх боломжтой гэхэд хүүхэд F авдаг байлаа гэхэд 50% F авлаа гэхэд 70% C авах жишээ нь тий. Ингэж дүнгийн хувьд одоо өргөж тавих боломжийг багш нарт олгодог. Мөн санхүүгийн хувьд эцэг эхэд бас тусламж дэмжлэг үзүүлдэг. За тэр нь одоо гийн байдлаар яг би зүгээр хальт судалж үзэхэд одоо хүүхдтэй ADHD юм уу аутизмын онцтой байх юм бол одоо хүүхдийнхаа сурлага тий одоо өшөө илүү нөгөө эцэг гэхээс цаг зав тэгээд нөгөө нэг хичээлүүд авах хэрэг
болдог. Тэгээд тэр нь ер нь бол нэг $800. За заримд мужаас шалтгаалаад $1200 хүртэл долларыг ерөнхийдөө бол хүүхдэд сар болгон өгдөг юм бэлээ. Тэгснээр энэ мөнгийг хүүхдтэй аваад одоо тархийг нь хөгжүүлэхэд олон тийм сургалт терапист авах юм боломжийг үүсгэх юм бэлээ шүү. Тэгэхээр зэрэг эрт онцлуулах нь маш давуу талтай. Мөн түүнчлэн одоо улсын шалгалтууд, их сургуульд орох шалгалтуудыг одоо босго оноогийн багасгаж өгдөг. За тэгэхээр мэдээж босго оноо нь багасгадаг. Мөн ийм хүүхдүүдэд зориулсан тэтгэлгүүд бас маш их байдаг. За тэгээд хамгийн гол асуудал юу байдаг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө нэг баг зэрэг шинж тэмдэг харагдаад тэрэнд ач холбогдлохгүй за зүгээр хэлгүүдээ гэдээ ингэж явж идэл нөгөө хай скул буюу ахлах сургууль руу ороод ирэхээр хүүхдийн нөх хичээл, стресс маш их одоо хуримтлагдаад тэгээд одоо оншоо авдаг оншоо аавна. Тэгтээ тэр нөгөө нэг багадаа онцлогдоогүй хүүхэд яг одоо их одоо юу руу ороод ахлах сургууль руу ороод ингээд оншоо авах чинь зүгээр стресс юм шүү. Энд чинь зүгээр арай өөр гаралтай юм шүү. Яагаад багтаа онцлогдоогүй гэж одоо ингээд онцлогдох гэдэг юм бэ гэдэг ийм асуудал бас гарч ирдэг учраас аль болохоор эртхэн шиг багаасаа оншоо авчих юм бол эдгээр одоо өөр ашгийг хүртэх боломжтой байдаг. За тэгээд ерөнхийдөө бол яг эдэжтэйтэй хүүхдэд ялангуяа эдгээр хүүхд анхаарал халамж тавиад хүүхдийг буруутгах гэж зэмлэхгүйгээр залхуу тэнгээр нь дуудахгүйгээр илүү их одоо ер нь гэхдээ би нэг заавал ADHD-тэй хүүхд гэж бас бодохгүй. Ер нь л бид нар хүүхдүүддээ илүү их цаг хугацаа зарцуулаад илүү их ойлгож хүлээн зөвшөөрөхийг хичээгээд тэгээд сонирхлыг нь хамгийн одоо ихээр хүндлэх хэрэгтэй. Тэгээд сонсох хэрэгтэй. За ингэж чадах юм бол бид нар хүүхдтэйгээ илүү ойр дотно харилцаа үүсгээд тэгээд асуудлыг хамтдаа давж гарах одоо боломжтой болно. Тэгээгүйгээсээ болоод яадаг вэ гэхээр ер нь бол одоо ялангуяа өсвөр настанд очиод нийт амиа хорлолтын 10 хүн тутмын 7 нь онцлогдоогүй ADHD-тэй байдаг гэсэн бас судалгаа байт юм билээ. Тэгэхээр зэрэг тэр хүүхэд өөрийгөө асар ихээр буруутгаад тэгэд яагаад ADHD-тэй хүүхдүүд илүү их амиа хорлоод байгаа юм бэ гэхээр зэрэг нөгөө яг хүн болгонд одоо ингээд 10 төгсөх ахлах ангид ороход ер нь бол маш их одоо дарамт шахалт ирж байгаа тэгээд тэр үед болохоор зэрэг угаасаа сэтгэл готролд орсон үед хүн болгонд амиа хорлох бодол орж ирдэг. Би юу н ямар ч хэрэггүй хүн юм шүү дээ. Би юу нэнд одоо хүмүүс ингэж гай болж яснаас одоо ингэ зүгээр амраачвал яасан гэсэн юм бодлоод орж ирнэ тийм ээ. Тэгэд орж ирээд энийг бол ухамсартайгаар бодох нь байна. Ухамсаргүйгээр зүгээр бодолтой ингэ энийг туйлын үнэн гэж бодоод итгэх хүн байна. Тэгээд нөгөө үйлдэл болгоход байна шүү дээ тий. ADHD-тэй хүмүүс одоо ингэ зүгээр л шууд одоо нөгөө нэг юугүйгээр үйлдчихдэг. Одоо ямар үр дүн гарах вэ? Яах вүлээ гэж ингэж хайтхаг нь ерөөсө бодохгүйгээр ингэж шууд үйлдчихдэг. Энэ зан нөгөө эрсдэл хүргээд байгаа. Тэгтэл одоо ADHD-гүй хүн болоход яг юм бодол орж ирнэ. Бодлоо орж ирээд за би ямар мангар бодол бодчихоо би юм бодож болохгүй гэд одоо барьчих жишээтэй байхад ADHD-тэй хөдөлгөөр энэ бодолтой автаад үйлдэл болгох чинь тэрийг ямар ч одоо ухамсаргүйгээр хийх ийм багтал эрсдэл их өндөр байдаг. Тэгээд би бас өөрийгөө бодсон л ерөө би эрт онцлогдоод багтаа ингээд намайг ойлгосон бол амьдрал одоо арай илүү амархан байх байсан юм болов. Хичээлээ хийхэд ингээд арай жингаа юм болдог. Яг надад тэр нь ч гэсэн бүр амар ядаргаатай, ээжд ч гэсэн амар ядаргаатай гэр бүл одоо ингээд хичээлээ хийгээд байгаа юм шиг, хийхгүй байгаа юм шиг. Яг хичээлээ хийх гэхээр нэг шээс хүрээдж байгаа юм шиг, баас хүрээдж байгаа юм шиг. Тэгээд ингээд үнэхээр ингээд хашраад ингээд цухтаагаад тэгтээ тэрийгэ хийхгүй бас байж чаддаггүй ингээд хийдэг. Тэгээд арай жингаа юм болдог. Тоглож чадахгүй, явсан ч юм байхгүй, хичээлээ хийсэн ч юм байхгүй, тоглосон ч юм байхгүй. Тэгээд яг ийм орчинг хүүхдтэйг ингээд анхаарал төвлөрүүлэх орчин. Одоо хин нэгэн хажууд нь байхгүй, зураг тасаахгүй. Тэгээд яг одоо ингээд за миний охин нэг 20 минут анхаарлаа яг төвлөрөөд энэ хичээл дээрээ суучи. За тэгээд
эхний ээлжинд ингээд яг хажууд нь манаад суудаг ч юм уу тий. Тэгээ нөгөө 20 минут ч юм уу. За 20 минутад байлаа 15 минут ингээд сууж чадахгүй байх юм бол миний хүүхдээ анхаарал санаад шүү гэд хэлдэг ч юм уу. Тэгэнгүүт нөгөө хүүхд нь өөрөө анхаарлаа санаад байгаагаа ч мэдэхгүй. Миний анхаарал санаад байгаа юм биш тий. Гэт дараа нь одоо ажиглаж ойлгож ухаардаг байхгүй юу. Тэгэнгүүт өөрийгөө анхаарал санаж байгаа тэр моментум буюу акшныг ойлгочих юм бол хүүхд өөрийгөө ойлгоход арай төхөн болдог. За тэгээд тэгсэн байвал арай эртхэн шиг тэ чанартай гэрээний даалгавраа хийгээд чанартай тоглох цаг гаргаад чанартай эрт унтаж амраад чанартай эрт унтаж чанартай гүн нойр авч чадах юм бол тархины хөгжил болон одоо бүх зүйлүүдэд эерэг үр дүн гарах байсан болов гэж бодож байна. За тэгээд тэр нь л өөрөө маш их одоо тус дэм нэмэр байна. Тэгээд мэдээж нөгөө өөртөө итгэх итгэл гэж байгаа тий. Өөрийгөө ер нь бусдаас дутуу юм байна. Би тэнийг юм байна. Би мангар юм байна гэдэг энэ бодлоод бас арай бага байсан бол арай нэг тийм зөрөгтэйгээр хүсэж мөрөөдөж тэмүүлж бас илүү үйлдэлүүдийг бас хийх байсан болов гэж бодож байна. За тэгээд хамгийн гол нь тэгвэл яагаад бид нар хүүхдээ тэгэж одоо ойлгож хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ. Яагаад бид нар тэгдэг юм бол гэхээр бид нар өөрсдөө одоо тийм сайн эцэг гэх байх гэдэг байхгүй юу? Сайн хүмүүс байх гэдэг. Тэгтэл одоо энэ нөгөө ADHD анхаарал дутуу магшаал аутизмын эмгэг гэдэг үг чинь өөрөө айгу тийм нөгөө хүнд үг байгаа байхгүй. Би хинч тэ хүүхдээ эмгэгтэй гэж бас бодмооргүй тий. Энийг хүлээж авмааргүй байна. Тэгэхээр зэрэг энийг одоо хүлээн зөвшөөрөхгүй тэгээд магадгүй энийг нөгөө нэг өөрөөсөө бас эцэг их бурууг хаах ч юм уу. Тэ одоо манай удам судар тийм хүн байхгүй одоо юу гэдгийг хин техник одоо ингээ буруутгах гээд буруутан хайх гэдэг нь бас өөрөө алдаа юм болов. Энэ асуудалд хэнийг ч буруутгахгүйгээр зүгээр л хүлээн зөвшөөрч ил дөө. Зүгээр л ойлгох гэж хичээе л та. За тэгээд ингэж чадаагүйгээсээ болоод бид нар буруутан хайж буруутгаад тэгээ буруутан хаад буруутгаснараа яг яах гэдэг юм бэ гэдэг асуултаач бид нараас өөрсдөө мэддэг. Ер нь бол бид нар ингээд зөв сайн хүн байх гал хичээгээд байгаа байхгүй. Тэгээд хүүхдээ ч гэсэн зөв сайн хүн байлгах гэдэг. Тэгэхээр зэрэг ийм одоо онш тавиад тэгээд ийм онш тавьснараа магадгүй би угаасаа л ADHD-тэй юм чинь те би угаасаа л ийм аутизмтай юм чинь ингээд одоо хохирогчийн дүрд тоглоод энийг одоо энэ байдлаа нөө засъя гэж бодохгүй хүлээн зөвшөөрч хүйтэ гэдэг айдас бас байдаг баг. За тэгээд ихтэй бид нар одоо яг энийг ойлгож ухаарч хүлээн зөвшөөрснөөрөө энийг бид нар хохирогчийн дүрд тоглохгүйгээр за би ингээд бусдаас дутуу төрсөн юм байна ч гэдэг юм уу. Ингээд хохироод байхгүйгээр хамгийн гол нь энд чинь бас ямарваа нэг юм чинь дандаа эерэг болон сөрөг тал байдаг. Ямар ч юмд эерэг болон сөрөг тал байгаа. Тэгэхээр эд асуудалд хүртэл маш олон одоо эерэг талуудыг байдаг. Тэгэхээр зэрэг бид нар эний одоо сөрөг талыг нас үгүйсгэснээр эерэг талыг ч гэсэн давхар үгүйсгэж байдаг. Тэгэхээр ийм хүүхдүүд болохоор ерөнхийдөө бол маш одоо бүтээл сэтгэлгээтэй шин санаа олохдоо асуудлыг шийдвэрлэх чадварууд маш өндөр байдаг. Тэгэхээр бид нар бас энэ чадварыг нь бас илүү ойлгож хөгжүүлж сул талтай нь ажиллах биш давуу талыг нь илүү ажиглаж анзаарч харж ажиллах юм бол илүү хурдан үр дүн төрдөг. Тэгээд бидний бас хамгийн гол асуудал юу байдаг вэ гэхээр дандаа нөгөө нэг болохгүй байгаа буруу талыг нь одоо ингэж үлгэж авч буруутгаад энтэй нь ажиллаад байхад зэрэг юун дээр анхаарлаа төвлөрүүлнө тэр зүйл байна улам одоо хүч энергийг авч улам томорч байдаг. Тэгэхээр зэрэг бид нар хүүхдийнхаа дандаа л нөгөө нэг болохгүй байгаа талыг нь маш шүүмжлэлтэйгээр хүлээж авч одоо би ч гэсэн одоо хүртэл тэхгүй байхаа хичээдэг ч гэсэн тэгдэг дандаа ингээл дандаа л болохгүй байгаа юм хараад идэг. Болж байгаа юм ерөөсө харч чадахгүй. Тэрэнд урам одоо өгж юу яа чадахгүй байгаа нь бас бидний маш том алдаа байдгаа. Тэгээ бид нар өөрсдөө ч гэсэн ерөнхийдөө бол бас тэгдэг өөрсдөө давуу сайхан зан чанарыг ажиглаж анзаарч харахгүйгээр дандаа л нөгөө чиний миний энэ ч болохгүй байх, тэр ч болохгүй байх, ингээд байна гэж бас маш их өөрсдөө буруутгадаг. Тэгээд
Тэгээд ер нь гэхдээ бид нар зөвл байх гэж хичээгээд байгаа байхгүй юу? Тэгээ зөвл байх гэж хичээгээд байгаа. Сайн хүн байх гэж хичээгээд байгаа. Тэгтэл тэр маань бас болохгүй болохоор зэрэг бас хэцүү байдаг. Тэгээд за тэгэхээр зэрэг хүүхдтэй эртхэн шиг тий ойлгож тий хүлээн зөвшөөрч тэгээд сайн талыг нь илүү их одоо өнгөлж дэмжиж ингээд хамгийн гол нь цаг хугацаа гаргах гэх юм бол тэгээд асуудлыг хамтдаа давнаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ ADHD ч бай, аутизм ч бай, аль нь одоо тийм тархины хөгжлийн эмгэг багхгүй юу? Тэгэхээр зэрэг хүүхдийнхаа тархийг нь хөгжүүлж. Тархийг нь тэгвэл яаж хөгжүүлдэг юм бэ гэхээр 5 мэдрэхүүгээр нь дамжуулж, тэ харах, үзэх, сонсох, амтлах, мэдрэх энэ 5 мэдрэхүүгээр нь бид нар хөгжүүлдэг. Тэгэхээр зэрэг тархинд одоо тий шинэ холбоосуудыг үүсгэн тэгээд шинэ холбоосуудыг үүсгэхэд илүү их нөгөө ажиглал анзаарга тий энэ байдлыг нь илүү нэмэгдүүлэх ёстой. Тэгээд тэгээ хамгийн гол нь бас хүүхдэд дасгал хөдөлгөөн тогтмол хэлэх хэрэгтэй байгаамаа. За тэгээд дараагийн сэдв маань юу яах вэ гэхээр зэрэг одоо өмнө нь бол ер нь бол тийм аутизм, ADHD-тэй хүүхдүүд маш цөөхөн байсан тий байсан. Гэхдээ цөөхөн байсан. Одоо яагаад ийм хүүхдүүд ийм олон болоод байгаа юм бэ? Одоо Америкт одоо шинж юугаар судалгаагаар болохоор ингэж байгаа байхгүй юу? Өмнө нь бол тэ 10,000 тутамд нэг байд. Одоо 100,000 тутамд нэг байдаг гэсэн бол дараа нь одоо 10,000 тутамд нэг хүүхэд байдаг гэсэн. Дараа нь энэ тоо чи явсаар хагаад 70 хүүхдийн нэг нь тэ за аутизм ADHD-тэй байсан гэж байсан бол сүүлд одоо шинэ юугаар яасан чинь аутизмын хувьд болохоор зэрэг 35 хүүхэд тутмын нэг нь аутизмтай байна гэж аахгүй. Тэгэхээр нэг анги одоо 35 хүүхэдтэй байх бол тэр дотор дор хаяж нэг аутизмтай хүүхэд байгаа нь шүү дээ. Тэгээд хэрвээ 50-60 хүүхэдтэй анги байх юм бол 2 аутизмтай хүүхэдтэй байх магадлалтай. Харин ADHD болохоор зэрэг 11 хүүхэд одоо 100 хүүхдэд ноогдох байдал нь 11 гэж байгаа байхгүй юу? 11%тай. Гэхдээ чинь одоо 30 хүүхэдтэй ангид болохоор 3 ADHD-тэй хүүхэд байгаа байхгүй. Тэгээд энэ дээр та нарт бас нэг юм хэлье гэж бодсон. Хэрвээ таны хүүхэд аутизмаар онцлогдож байгаа бол давхар ADHD-гийн одоо шинж тэмдэг угаасаа илэрч идэг. Тэгэхээр давхар бас ADHD-гээр нь онцлуулчвал зүгээр байдгийг шүү. Яагаад тэгэхээр аутизмд болохоор зэрэг ямар ч эмэн эмжилгээ байдаггүй. Гэхдээ ADHD-тэй хүүхдэд бол анхаарал төвлөрүүлэх юмуудыг өгдөг. За тэгэхээр зэрэг ADHD-гээр онцлуулад анхаарал төвлөрүүлэх энэ эмийг нь өгөөд уулгаад үзээрэй. Тэгэхээр таны хүүхдэд бас нэг ч гэсэн шинж тэмдэг нь бас арилаад илүү анхаарал төвлөрөлтэй, тийм доктортой болчих ч юм билүү. Хэрвээ тэр эмэн таарч тохирохгүй болвол сольж болно, бас хэрэглэхгүй жиж болно. Энэ бол таны өөрийн сонголт учраас заавал нэг онцлууллаа гэд им уух ёстой гэсэн үг ерөөсөө биш шүү. За тэгээд дараагийн сэдвэр бүгдээрээ яагаад одоо ADHD-тэй, аутизмтэй хүүхдүүд олшроод байгаа юм бэ гэдгийг миний өнцгөөс одоо тайлбарлах болно. Тэгээд дараагийн 4 дахь өдөр энэ цагтаа уулзъя. Тэгээд миний лайвыг сонссон хүмүүс, сонирхсан хүмүүстээ маш их үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд асуулт байвал бас бичиж болно шүү. За баяртай.